Сайн байцгаана уу? Энэ бичлэгээр бол барилгын багны тооцоо ба хийцэл буюу одоо багны хөндлөн огтлоо яаж олох вэ гэсэн заавар бичлэг өөрийнхөө курсын төслөөр жишээ болгож оруулж байна. За татангийн энгийн зургийг харж байгаачлан миний курсын төслийн багны нийт өндөр маань 6.5 м гэж гарч байгаа. За үүнээс улбалаад тооцоогоо эхлэлдээ тооцооны хөндлөн огтлоо урьдчилаад сонгоч. Өөрөөр хэлбэл өргөн болон өндрийн харьцаа нь 500 харьцаа нь 200 мм гэдээ авчия. За эндээс хамгийн энгийн тооцоо буюу одоо шахалтын бат бүхийг хангаж яана гэсэн энгийн тооцоогоо явуулж. Өөрөөр хэлбэл n-ийн хуваах нь тооцооны талбайг үржүүлэх нь бета x. За n-ийг болохоор бид нэр лирагаас авсан тогтмол тооцооны дагуу хүчний утга болон цасны ачааны дагуу хүчний тооцоон дээр нэмээд энэ утга маань өөрөө ингээ гараад ирж байгаа. За тэгвэл эндээс бета x олохын тулд бид нар хамгийн эхлээд элементийн туян чанараа олж авах хэрэгтэй. Туян чанар маань өөрөөр хэлбэл тооцооны уртаа хуваах нь ax. За энэ ax-ыг олохын тулд язгуур доор инерцийн моментийг хуваах нь хөндлөн огтлын талбай язгуур доор гэж гаргаж ирснээр 5.7 см гэж гарч ирж байгаа юм. За үүнээс олсны дараа туян чанар маань 114 гэж гарч иж байгаа. За үүнээс бетатагаа олохын тулд 3000-ыг хуваах нь 114-ийн квадрат буюу 0.023 болж байна гэж энэ дээр гарч иж байгаа. За тэгвэл бүх утгуудаа олсон юм чинь энгийн жишээгээ шахалтын бат бихийг дааж нэг үе гэдгийг шалгахын тулд уг тоймоондоо орлуулад гаргахад 0.1054 буюу нэлээд их нөөцтэй гарч байгаа юм. За бүр үнэхээр болохгүй бол хөндлөн огтлоо солиод яг уу энэ байдлаараа үргэлжиж болно. Эсвэл төсвөө хэмнэх зорилгоор өөр нарийнхан хөндлөн огтлтой одоо баланс бас сонгож болно. Энэ бол та нарын ирэх. Гэхдээ ер нь ихэнх тохиолдолд бол хөндлөн огтлоо солино. Гэхдээ би бас хөндлөн огтлоо яг солих явцаа бол хамгийн сүүлд нь харуулсан байгаа. За энэний дараагаар бид нэр түр ачааны салхины ачаагаа энэ дээрс олчиж байгаа юм. За миний барилга баригдж байгаа газрын салхины напор нь өөрөө 0.35 байсан бөгөөд Q1 эквивалент болон Q2 эквивалент на тус бүршлийн ийм утгатай гарсан байгаа. За дамнуурын дээр хэсэх үйлчлэх салхины ачааг багны дээдэс дүүжлэх төвлөрсөн ачаа буюу W1-2-оор авахын тулд уг олсон хоёр ачаагаа нийт багны өндөртөө үржүүлээд эдгээр хоёр утга гараад ирж байгаа. За хэвтэй чигийн ачаа буюу салхины ачаанаас рамд үүсэх дагуу x-ийг дараах байдлаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл x-ийг тэнцүү xw нэмэх нь x эквивалент. За тэгвэл энэ xw бол x q эквивалент 2 маань уг томьёор гараад ирж байгаа юм. Энэ нь өөрөө дөнгөж сая бидний олсон q1 эквивалентээс хасах нь q2 эквивалент. Энэ нь болохоор бидний мэдээж багны өндөр маань байгаа юм. За харин xw нь болохоор 0.5-ыг үржих нь w1-ээс хасах нь w2. Ийм байдалтайгаар уг хоёр утгаа олоод энэ хоёрын нийлбэр маань өөрөө x гэсэн утга маань өөрөө гараад ирж байгаа юм. За дараагийнх нь ханаас ирэх ачааны экстринциттэйгээр үйлчлэлийг бодолцоно. За ханын материалаараа би өөрөөр хэлбэл timber frame wall гэж өөрөө сонгож авсан байгаа. Үүний тооцооны схем маань энэ дээр лера дээр би өөрөө оруулаад өгсөн байгаа. Result руу ороод дагуу хүчний бүр энэ load caster болохоо зөвхөн баган дээр яг перпендикуляр буюу яг ийм x тэнхлэгийн дагуу ачаа үйлчлэж байгаа учраас өөрөөр хэлбэл баган дээр бол ямар ч дагуу хүч бол үүсээгүй. Харин хөндлөн хүч бол үүссэн. Энэ дээр харагдаж байгаачлан моментийн бүр маань ингэж гарч иж байгаа. Өөрөөр хэлбэл ханы ачаа маань өөрөө тогтмол ачаагаар орж иж байгаа учраас моментийн бүр маань өөрөө ингэж ийм одоо юу гэх юм шууд шулуун биш ийм нумын байдалтай үүссэн байгаа. За эндээс бол зарим тооцооны утгуудаа лирагаас авна гэсэн үг. За тэгвэл эндээс нэрэтийн хэлхээ марчиж ханы ачааны
утгаа бол өөрөө нөгөө нэг ханын төрлөөсөө хамаарат өөр байдаг учраас ингэж авсан байгаа. Харж байгаачлан 7.8 кН хуваахан метр гэсэн тогтмол ачаагаар гэсэн ийм тогтмол ачаагаар хоёр талд нь өгж ханы ачааг оруулж өгсөн байгаа. За тооцоор өгөөд оръё. За X хан маань томьёонд өгөгдсөнчлэн 9-ийг үржих нь M хан буюу ханаас ирэх моментийн утгаа 8-ыг үржих нь багны өндөртөө хуваагаар X ханы маань утга олдож байгаа гэсэн үг. За өөрөөр хэлбэл M хан маань өөрөө ханы жинг одоо нөгөө хан маань өөрийн гэсэн багантай харьцуулбал экстринцээр үйлчж байгаа учраас уг утганд нь үржүүлээд өөрөөр хэлбэл ханаас ирж байгаа момент утга маань өөрөө ингэж гарна гэсэн үг юм. За ханаас ирж буй экстринцит маань өөрөө энэ маань өөрөө юу болж байгаа юм? 500 маань өөрөө багны одоо өргөн энэ л болохоор багнаас хан хүртэлх зай. Энэ мэдээж ханын тэнхлэгээс ханын ирмэг хүртэлх зай маань энэ 100-аас 100 хуваах 2 гэдэг өөрөө энэ гараад ирж байгаа учраас нийт зай нь өөрөө 32 см буюу 0.32 м гэж гарсан байгаа. За утгаа олсон учраас M ханаа олчихно. M ханаа олсон учраас X ханаас яг томьёонд орлуулад олчихно гэсэн үг. За дараагийнх нь багны хөшүүн бэхлэгэнд үүсэх хамгийн хүчлүүдийг тодорхойлох юм аа. За эндээс бол бүгд тооцооны томьёоны ачаар гулзайлах момент, хөндлөн хүч, дагуу хүч гэсэн утгуудаа бүгдийн одоо нөгөө нэг бидний лекцэнд орсон материалын дагуу одоо өөртөө гар аргаар тооцох юм аа. Энэ л зүүн талаас салхилж буй, баруун талаас салхилж буй моментийн утга. За өөрөөр дараагийнх нь болохоор энэ ханны ачаалаас үүсэх суурийн дээд түвшинд үүсэх моментийн утга маань өөрөөр хэлбэл зүүн талын хан ингэж гарч байна. Баруун талын хан маань өөрөө ингэж гарч байгаа юм байна гэдгийг бид нөр өөрсдөө тооцчихно гэсэн үг. За хөндлөн хүчийн хувьд бол бас яг адилхан одоо бидний лекцэн дээр орсончлон зүүн талаас салхилж буй, баруун талаас салхилж буй, зүүн ханаас ирж буй, баруун ханаас ирж буй гэсэн баруун ханаас ирж буй гэсэн ийм тооцооны дагуу явж байгаа. Харин зүүн хан болон баруун хан маань болохоор өөрөө бидний дөнгөж саяхан олсончлон X хантайгаа тэнцүү байна гэсэн үг яана. Энэ миний бичих хэвээр авах юм байна. X хантайгаа өөрөөр хэлбэл энтэйгээ тэнцүү гэсэн үг. За энэ дараа нь би өөрөө балруулаад